Монголын хээр талд намрын салхи хүлээж алсад сүрэг цагаан зэр ижилхэн хэмнэлээр нүүж явах нь амьд байгалийн бахархал. Тэд бол хээр талын зүрхний цохилт нүүдэлчин амьдралын бэлэг дэмдэг юм. Дэлхий дээрх цагаан зэрийн 98% нь Монголын нутагт байдаг. Цагаан зэрийн бэлчээрэлтээр ургамал сэргэж, хөрс амьсгалж, экосистемийн тэнцвэр хадгалагддаг. Тэдний нүүдэл малчин амьтдын хоол, ургамлын үрийн дархалт, байгаль орчны амьд хэлхээ юм. Уудам талынхаа жимэг болсон цагаан зээрээ монголчууд бидэл хайрлаж хамгаалах учиртай. Гэвч өнөөдөр тэдний зам өргөст тороор хаагдж, төллөх нутаг нь хүн малын хөл дарагдж байна. Хууль бус ангийн бууны дуунаар сүрэг цөөрч, байгалийн зүрхний цохилт аажмаар намжиж байна. Цагаан зэргүү бол ургамал доройтож, хөрс ураашин. Бидний үр хүүхэд энэ талд чөлөөтэй гүүх зээрийг харах эрхтэй. Байгальд амьд зээр сүргэлэх нь Монгол оршихын баталгаа. Цагаан зээрийг хамгаална гэдэг бол үр хүүхэдтэй өв үлдээж буй хэрэг. Хээр талд зээрийн нүүдэл үргэлжлэх ёстой. Тэднийг хайрлая, тэднийг хамгаалъя. Цагаан зээртэй Монгол, амьд байгальтай Монгол.